Их сурвалжийн мэдээлж байгаагаар Ухаан удаг гашуун сугаатын чиглэлийн 267 км төмөр замыг Energy Resource компани хувийн хөрөнгөөр барихаар төлөвлөж байсныг Батулга гишүүн сайд байхдаа өөрчилж Монголын төмөр зам компанид шилжүүлсэн. Ийхүү Монголын төмөр зам төрийн эмчит компани ерөнхий гүйцэтгэгчээр Өмнөд Солонгосын Samsung, C&T, SC Team компаниудыг сонгон гурвалсан гэрээ хийж 267 км төмөр замыг барихаар болсон ч өнөөдрийн байдлаар газар шорооны ажил нь 80% та явж байгаамаа. Энэ хугацаанд Samsung компани дансанд орсон мөнгөний 70 орчим хувь нь Монголын нэр бүхий хувь хүний данс руу орж ирснийг хууль хяналтынхан тогтоожээ. За энэ мөнгө 2 дансаар орж ирж Монголын нэгэн банкар дамжуулагдсан 5 хүний дансанд орсон байна. Мөнгөний урсгал нь мэдээж тухайн үеийн зам тээврийн яамны удирдлагууд байсан гэж мэдээлж болохоор байгаамаа. Тэдгээр хүмүүсийн нэг нь тухайн үед зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Бацэг гэх таамаглалууд явж байна. Харин Батулга гишүүн өөрийн шадар туслахаа өмгөөлж Бацэг баривчилсан нь улс төрийн зорилготой байсан гэж өнөөдөр мэдээллээ. Баялагийг хэн хаашаа зарцуулахтай холбоотой юм яваад байгаа шүү дээ. Баялагаас болж юм болдог шүү. Тэр баялагийг сая хэлж байсан 40 гишүүн ингээд нэгж яана гэдэг нь төрдөө бол 51% нь байна. Төмөр зам мам ийм байна гэдгийг бол сая тодорхой ярьсан чинь баялагтай холбоотой баялагийг хэн барьж эрх мэдэл удаан суух асуудал дээр л тэмцэл болж байгаа. Мэдгүй Бацаа өөрөө зарчимтай хүн ганц бол хуульч хүн одоо хуулийнхаа тэр юугаа мөрдөж барьдаг. Миний хувьд бол энэ зарчимтай ийм хүмүүсээс бол янз бүрийн юм бол гарахгүй болов гэж. Гэхдээ мөрдөн байцаалтын үед төр бол янз бүрийн мэдээлэл хийж нөгөө хүмүүстэй оруулчих болов гэсэн юм бодлоо. Бацааг баривчилсан нь ардчилсан намынхны матас байсан гэх мэдээлэл цацагдж байна. Ямар ч хэлсэн Бацаатай хамт Монголын төмөр зам төрийн эмчит хувьцаат компани ерөнхий гүйцэтгэгч Өмнөд Солонгосын Samsung компани удирдлагуудыг баривчилжээ. Миний хувьд бол ерөнхийдөө энэ 5 толгоон ордтой холбоотой ийм одоо асуудлуудад бол цаашаа хөвөрж гарах байхаа гэсэн ийм бодолтой байгаа. Энэ нь бол 2010 оны 6 сарын 24-нд Улсын хурлаар төмөр замын бодлого батлагдсанаас хойш энэ асуудалтай болоод энэ эсрэг тесрэг байр суурь тулгарч ирсэн. Тийм учраас энэ бол цаашдаа нэлээд тийм зохион байгуулалтаараа хөврөх болов гэсэн юм бодолтой байна. 5 толгойн үрсээ өргөн царгаар зөөхүү, нарийн царгаар зөөхүү гэх маргаан хэдэн жилийн өмнөөс л эхлээд явж эхэлсэн. За үүний цаана хар алтаа бид хятадуудад өгөхүү, аль эсвэл орсуудад өгөхүү гэдэг яриа явж байгаа. Гэхдээ энэ бүхний цаана хин нь баялагийг барьж эрх мэдэлд удаан суухай гэх тэмцэл явж байгаа гэдгийг гишүүн Батулга ярьж байсан юм а. Баццэг Алтан баганаар мэдээллээ.